За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр бид Монгол улсыг 2021-аас 25 онд хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөний үндсэн чиглэлийн гүйцэтгэл. За Монгол улсын засгийн газрын 24-өөс 28 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл. Монгол улсын засгийн газрын 24 оны гүйцэтгэлийн тайлан зэрэг маш олон чухал бичиг баримтуудыг нэлээд олон хяналтын байгууллагууд хянсан ийм тайлан хэлэлцээд байгаа. Нэгэсэндээ 2024 онд Монгол улсын нийгмийн эдийн засаг яаж хөгжвэ гэдэг энэ дүгнэлтийг бид өнөөдөр тавих гээд байгаа. Тэгэхээр энд хамгийн түрүүнд төлөвлөлтийн асуудал байж байгаа. Яг нийгмийн эдийн засагт ямар импакт өгөв? Яг нийгмийн эдийн засагт ямар зүйл болвоо гэдгийг иргэдийн оролцоо санал асуулгаар асууж тодруулаагүй. Хэдүүлээ энд 120 зургуулаа иргэдийн төлөөлөл гэж байгаа боловч өөрсдөө бодож байгаагаар асуугаа яваад байдаг. Ер нь 2024 онд зөвхөн улсын төсвийн хувьд 30.5 их найд төгрөгийг зарцуулсан. Үүний 22.5 их найдыг урсгал зардалтаа зарцуулсан. Энэ мөнгөөр бид нар яг импакттай ямар зүйл хийчихвэ? Манай улс маань яаж хөгжчихвэ гэдэг логик гаргалгаатай тогтолцоотой төлөвлөлт гүйцэтгэл хяналт тайлгналын систем байхгүй учраас өнөөдөр хэдүүлээ ингэж яриад тэгээ 3 газрын гаргаж өгсөн 3 зөрүүтэй тайлангийг ярьж яагаад тэгээ асуултаа асууж байгаа тэгэл нэг дүн тавиал явах байна. Гэтэл энэний чинь нөгөө талд нь ерөөсөө энэ улсын нийгэм эдийн засгт юу болоод байна вэ гэдэг асуулт байгаа. Иргэдийн харж байгаагаар бол эрчим хүчний зохицуулах хороо бол цахилгааны үн тарифыг нэмсэн. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бол автоврын болон өөрөө хэрэгсэлд ногдуулах албан татварыг өсгөгдсөн. Зам ашиглалтын төлбөрийг нэмсэн. Яг орлого ерөөсөө огт нэмэгдээгүй. Ийм стресстэй орчинд бид нар 22.5 их найдын урсгал зардлыг зарцуулаад нөгөө талд нь тайлан хэлцэж байгаа. За энэ тайлан дээр юунууд тодорхой байна вэ гэхээр энэ тайлан дээр хамгийн тодорхой байгаа зүйлүүд бол хөрөнгийн зардлууд буюу 16 их найдын 8-ын зээлээр 8-ын улсын төсвөөр ийм ажлуудыг ингэж хийсэн гэдэг бол маш тодорхой, гүйцэтгэлийн хувьд тодорхой байна. За бусад тэр 22.5 бол дандаа үг. Тэрийг нь дүгнж байгаа газрууд нь бол ерөөсөө олон нийтийн санал асуулга нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл талаасаа биш, цаасан дээр материал бүрдүүлсэн талаасаа явж байгаа учраас энэ бүтээмжийн асуудал байхгүй. Тайлгналын асуудал ч гэсэн энэ 126 дотор ийм чухал бичиг баримтуудыг нэг дор оруулж ирээл ийм асуулт хариултаар өрнүүлээл тэгэл бид нар хаагаал дуусгах гэж байна. Тэгэхээр цаашдаа энэ бүтээмжийн асуудал, төлөвлөлт гүйцэтгэл хяналт тайлгналын системийг олон улсад нийцэх боловсронгуй болгох шаардлагатай байна. Тэр тусмаа энэ иргэдийн нийгэм эдийн засгийн амьдралд нөлөөлөх томоохон тогтолцоонуудын бодлогыг авч явуулах хэрэгтэй байгаа. За уул уурхаагаас гадна манай Монгол улсад хамгийн том салбар бол нүүдлийн мал аж ахуй. Нүүдлийн мал аж ахуй дээр 150 мянга гаруй малчин өрх 400 гаруй мянган иргэд ажиллаж амьдарч байж байгаа. Ийм олон хүн ажиллаж амьдарч байгаа салбар байхгүй. Энийг зөвхөн соёлын хэмжээнд авч болохгүй. Мэдээж энэ бол Монгол улсын соёлын дангаарчлалын асуудал. Мэдээж энэ бол Монгол улсын эдийн засгийн асуудал. 400 гаруй мянган хүн өөрийгөө дэж яадаг. Гэтэл өнөөдөр бид нар энийг эдийн засгийн эргэлтэнд оруулах тэр логистикийн системийг төлөвлөөгүй. Яаж нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийг нүүдлийн чигээр нь соёлын өвийг алдуулахгүй, амьдралын хэм маягийг өөрчлөхгүйгээр энийг эдийн засгийн эргэлтэнд оруулах гэдэг бол ерөөсөө тогтолцооны асуудал. Энийг хийхгүйгээр бид нар өнөөдөр 5 хүн, 10 хүн, 50 хүн, 100 хүний маш том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд ирээд байдаг. Гадаад дотоодын геополитикийн нөлөөлөл, эдийн засгийн нөлөөлөл их байна гэдэг. Гэтэл энэ 5 малыг 10 болгож байгаа, 10 малыг 20 болгож байгаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа энэ малчдыг зах зээлтэй шууд холбох логистикийн тогтолцоо байхгүй байна. Энэ тал дээр 400 мянган өрх иргэн амьдарч байгаа энэ салбарыг дээрээс нь Монгол улсын гаднаас үл хамаарах энэ том өөрөө үйлдвэрлэл эрхэлж байгаа энэ салбарын талаар ямар бодлого явуулах гэж байна вэ? Цаашдаа бид нар яг энэ нүүдлийн мал аж ахуйг нүүдлийн чигээр нь соёлын өвтөнд хадгалж ижил Монгол улсын эдийн засгийн бат бэх байр суурь болно. Улаанбаатар хотын иргэдийн хувьд ч гэсэн шинэ махыг өдөр тутамдаа зах зээл дээрээс навж чадахгүй байгаа шүү дээ. Энэ бол дахиад логистикийн гаргалгаа. Тийм учраас энэ хамгийн төв өөрсдийнхөө үйлдвэрлэж байгаа салбар дээр ямар бодлого явуулж байгаа вэ гэдгийг хамгийн түрүүнд асууя. Хоёрдугаар тэр бүтээмжийн асуудлын тухай тодруулъя. Гуравдугаар энэ төлөвлөлт гүйцэтгэл хяналт тайлгналын систем яаж үр ашигтай болох вэ? Яаж нийгэм эдийн засагтаа шууд нөлөө үзүүлдэг болох вэ? Энэ талаар ямар ажил бодож төлөвлөж байна гэдэг ийм 3 асуултыг асууя.
За Гамтмар сайд эхлэх үү? За тэгэхээр нүүдлийн мал аж ахуй дээр бол бид нар мэдээж хагас эрчимдсэн бодлогыг бол их олон жил хэрэгжүүлсэн. За эндээсээ бол ухрамааргүй байгаа юм. Жишээлбэл одоо түрүүн инквайр сайд хэлж штэ. Бид зөвхөн амар мал ядалдаг, мах нийлүүлдэг биш. Одоо 12 сарын альт сард нь бид нар махыг одоо нийлүүлэх ийм чадамжийг ер нь хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар гэдэг зүйл байна. Хөдөө аж ахуйн салбар бол зүгээр нэг хүмүүс амьд хийдэг салбар биш л дээ. Олон янзаар хилдэг, хил хамгаалдаг, нутаг хамгаалдаг, уламжлалаа хадгалдаг гэж. Тэгэхээр хил хамгаалах, нутаг хамгаалах, уламжлалаа хадгалахын зэрэгцээгээр өрсөлддөг эдийн засгийн хувьд одоо банк бус санхүүгийн байгууллага шиг өөрөө өөрийгөө аваа явж чаддаг, банкны салбар шиг хөгжиж чаддаг тийм салбар болох бодлого нь хамгийн чухал байна. Тэгээ энэ бодлого дээр хөдөө аж ахуйн салбарын манай олон жилийн тууштай баримталж байгаа бодлого бол энэ мал аж ахуйг ер нь эрчимжүүлье. Тэгвэл нүүдлийн аж ахуйг бүрэн устгах гэдэг бодлого бол энд бол ерөөсөө байхгүй. Тийм учраас төлөвлөгдөж байгаа, төсөвлөгдөж байгаа зүйл бол юу вэ гэхээр тэр мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн амжиргаа гэж нэг зүйл байна. Амьдралын чанар гэж нэг зүйл байна. Нөгөө талд нь бол өрсөлдөх чадвар, үйлдвэрлэлийн чадлыг нэмэгдүүлэх. Энэ дээр бол маш тодорхой бодлогоодыг бол явуулж байгаа гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Үр дүнд хязгаар хүрэх вэ гэдэг асуудал. Үр дүнд хүрэхийн тулд үйлдвэрлэлийг нь давхар хийж өгөх хэрэгтэй. Одоо бид нар нэг санаачлаг гаргаад байгаа шүү дээ. Малын эзэн, үйлдвэрлэлийн эзэн гэж. Энэ хамгийн оновчтой бодлого болж гарна гэдэгт бол эргэлзэхгүй байна. Тэгэхээр тодорхой тариалан эрхэлдэг. Тариалан гэдэг нь бол малынхаа иддэг хоолыг бэлддэг. Тэгээ мал нь хоолтой тэр хэмжээгээр тарга твэртэй байж идэг. Тэр хэмжээгээр олон улсын зах зээл дээр гаргадаг. Үйлдвэрлэл байгаа дараа нь үйлдвэрлэлээ дагсан зах зээлийн асуудал яригдж байгаа. Зах зээлээ бид нар бол хамгийн түрүү онилж байгаа нь бол энэ Евразийн зах зээл. Казахстан, Киргиз, Орос, Армени, Беларусь гэдэг. Энэ улсууд руу бид нар бүтээгдэхүүнээ гаргадаг хаалгаа одоо нээж байгаа. Хаалга нээнэ гэдэг нь бол зөвхөн татвараар хэмжигдэхгүй. Хил гайлын асуудал байна, гарал үүслийн асуудал байна, бүртгэлийн асуудал байна. Зөвшөөрлийн асуудал байна гэдэг их олон асуудлуудыг бид нар яаралтай шийдэхийн төлөө одоо ажиллаж байна. Тийм учраас бол яг төвшин гишүүнтэй бол санал нэг байна. Хөдөө аж ахуйн салбар босч ээж Монголын эдийн засаг бол бүтэн болох юм байлээ. Босч ээж өөрөө ядуурлаас Монгол улс гарлаа гэдэг дохио бол их тодорхой болох юм байлээ. Тэгэхгүй бол одоо бид нар макро төвшөнд ингээ мөнгөний бодлогоч бай, төсвийн бодлогоч бай. Альч бодлого явуулсан хоёр үзүүртэй болчиход болохгүй байна. Нэг нь Шадар сайд Гамтмар дарга микрофоныг нэмж өгье. Хоёр үзүүртэй болчиход байна. Импорт асар их нэмэгдэж байгаа мөнгөний одоо нийлүүлэлт ихссэн учраас тодорхой бодлогын шинжилэлүүд хийгдэж байгаа. Нэгвэр хэлбэл импортыг бид нар хэрхэн тогтвортой байлгах вэ гэдэг бодлого явж байгаа. Гэтэл яг импортын үзүүрт нэрвэгдэх аюул нь юу вэ гэхээр импортын сул тавьчаа. Зөнд нь орчихё гэхлээр барааныхаа үнийг дийлэхэ болчихж байгаа. Барааны үнэ дийлэхгүй төгрөгийн ханшаа алдаад эхлэх юм бол яг нөгөө 40 гаруй хувийн орлого багтаа иргэд дээр цохилт болоод очиж байгаа. Тийм учраас бид нар ингээ хос жолоодлагтай яваад шүү дээ. Нэг суллаад, нэг чангалаад мөнгөний бодлого. Тэгээ энэ юу хэлж яах вэ гэхээр яаралтай тэр 40 гаруй хувьд багтаж байгаа хүмүүсийн нэгдүгээрт амжиргааны амьдралын чанар, нөгөө талдаа орлогынх нь өсөлт, бодит аж ахуйн төвшөнд очих гэдэг энэ одоо тойргийн бодлогыг бол бүрнээр нь хийх шаардлага бол бидэнд байгаа гэж хэлнэ.